За сайн байцгаана уу. Телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ хүүхэд багчуу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Ингээд юуны өмнөөс бид бүгд маань жил болгон одоо хүүхэд багчуудад зориулсан шинэхэн уран бүтээлийг одоо залууч театрын уран бүтээлчд бид бүхэн маань шинэ уран бүтээл тойроодог байгаа. Ингээд энэхүү бас бүтээлийг шинэ бүтээл гаргахад үлгийдэн авахад бас энэхүү сайхан бүтээлийг маань байнга дэмжиж одоо олон түмэн үзэгч түмэндээ хүргэж яадаг. Хэвлэл Дархуул аймгийн хэвлэл мэдээллийн газрын хамт олон болон DBS телевиз, AJB телевиз, за цэцэг-эмэн болон бусад телевизийн хамт олондоос баярлсан талархснаа баярлж талархаж явдгаа бас хэлье. Ингээд залуучууд театрын маань хавар цагийн шинэ уран бүтээл манай залуучууд театрын маань дуучин бие бишийн маань зохиол. За манай залууч театрын маань одоо шинэ найруулагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан их жаргал найруулагчийн маань найруулсан жигүүртний өчөлт хэмээх энэ одоо хүүхдийн шинэ жүжиг маань хавар цагийн үзрийн нээлтээр шинэ жүжигийнхаа одоо нээлтийг хийхэд бид бүхэн маань бэлэн болоод байна. За энэхүү жүжиг маань 5 сарын 12-ноос 22-ны өдрүүдэд залуучууд театрын тайзнаа өдөр бүр одоо 14 цагуудаас одоо тоглогдохоор бид бүхэн маань одоо жүжигийнхаа бэлтгэл ажилд хангацсан. За жүжигчд маань одоо жүжигээ хүүхэд багчуудаа төлөвлөхөд бэлэн болоод бид бүхэн маань одоо 12-ны өдөр нээлттэй хийхэд бэлэн болсон байна. Та бүхэн тэгээ цэхэр дэлгэцээр уулзж байгаадаа баяртай байна. За ингээд жүжигийнхаа талаар манай театрын нийт уран бүтээлчид мастагаа нийлээд 50 уран бүтээлчид арын албаных нь нийлээд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа. Тэгээ би эхлээд ямар ч үсэн энд одоо урлагийн тайзны бүтээлүүд бүгд хамтын бүтээл гэдэг ингээд бүрэлдэхүүнээ би бас танилцуулъя гэж бодож байна. За хамгийн цааталт бол манай жүжигийн зохиолч би биш дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан. За дараагийн маань хүн бол дарханчууд бараг бүгд таних бах Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Залбаяр. За миний баруун гарт талд сууж байгаа бүсгүй бол манай жүжигийн ерөнхий зураач Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Хаш цэцэг. За эндээс явчтэй. За баруун гарт талд хойдлогныг бол манай жүжигийн гол дүр шонхорт тоглож байгаа бүжигчин Даваа Цэрэм байна. За миний ард бол шар шувуунд тоглож байгаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Дунгаамаа. За Божимбор гэдэг нэртэй Болжморт гол дүрд маань тоглож байгаа жүжигчин Гүн Далай. За манай жүжигийн хамгийн одоо хүчтэй эсрэг дүрийг бүтээж байгаа жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бүрэн Заяанаар оролцож байна. Одоо энд хархан ирж оролцож чадаагүй байгаа Улаанбаатар хотын үндэсний урлагийн театрын бүжиг дэглээ хөдөлгөөний найруулагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Инхбаатар маань бас манай энэ жүжигийн хөдөлгөөний найруулагчаар ажилласан байгаа. За ингээд энэ жүжиг маань 1-ээс 9-р ангийнх нь нэг бүгднгийн хамарсан тэр хүүхдүүдийн сэтгүүхийн онцлогтод тохирсон жүжиг байгаа. Жүжигийн маань гол агуулга зорилго бол бид нар хүүхдүүдтэй байгалыг яаж хамгаалах вэ гэдэг хамгийн анхан шатны бид нар ойлголтыг бидний энгийн жишээгээр хүүхдүүд хамгийн түрүүн юу хийж чадах вэ? Хогоо цэвэрлж хоггүй байх бол бидний байгалийн хайрлах хамгийн анхны алхам шүү гэдгийг л ойлгуулахыг зорж байгаа маа. Жигүүртний жүжигийн хөгжмийг этник стил, этник гэдэг нь ардын хөгжим, орчин үеийн стилтэй авсан хөгжмийг бол илэрхийллээ. Тэгээ би бол энэ хөгжмийг бичгтээ шуудын дөрүүдийг ирнэ нэгэн тодтогч гаргая гэж бодсон байгаа. Тэгээ энэ жүжигүүд сайхан жүжиг болсон. Та бүхнийг өргөнөөр урьж байна. Манай залуучууд театр маань одоо жил болгон хүүхдийн жүжиг тавьдаг. Энэ болгон дээр бол зураачд бүгд оролцож ажилладаг байгаа. Тэгээд энэ удаагийн жүжигийн маань онцлог бол жигүүртний өвчл гээд нэгдэж хэрэг маш олон шувуунууд тайзан дээр тоглогдно. Тэгээд онцлог нь гэх юм бол маш олон далавчнуудыг хийсэн байгаа. Ерөнхийдөө тайзан дээр 35 бараг 40-од шувуу гарна. За тэгээд тэднийхэн одоо далавч тэгээд дээрээс нь сарвуу гэх мэт зүйлүүдийг хийсэн. Дээр нь жүжигийнхаа нөгөө ерөнхий хэм маягийг ярилцж агаад нэг Монгол хэм маягийг бас шингээж өгөхийг хичээж ажиллаа. Тэгээд хүүхд багчууд маань бүгдээрээ ирж үзээд ямар хөөрхөн жүжиг болсныг сонирхорой гэж л. Энэ удаагийн хүүхдийн уран бүтээл маань бас хүн болгоны эмзэглэж авдаг
бас нийгэмд болохгүй байгаа зүйлийг хүнд тавьсан бас юм санаатай жүжиг байгаа. Тэгээ манай театрын уран сайхны зөвлөл батлаад энэ жил тоглож байгаад бас би зохиолч энэ жүжигийн зохиолыг бичсэн хүний хувьд бас баяртай байна. Зохиол маань бас сайхан тайзан дээр амьлаад олон сайхан уран бүтээлчд, арын албаныхан, найруулагч, хөгжмийн зохиолч, зураач гээд олон хүний хүч хөдөлмөр шингээд сайхан уран бүтээл болж байгаа. Та бүхний өргөнөөр хөрөлцөн ирж үзхийг бас урьж байна. За, сайн байцгаана уу? Дархан хотын гэрэлт ирээдүй болсон оюунлаг хүүхэд багчууд, хүндэт эцэг эхчүүд, за залуучууд театр төдийгүй соёл урлагаар Монголын ирээдүй, дархны ирээдүй болсон хүүхэд багчуудынхаа соён гэгээл үйл хэрэгт үргэлж гай бие оролцож байдаг хамтран ажиллагч хамт олон болон залуучууд театртаа үеийн үеинд хамтарч ажилласан эрхэм хүн бүхэнд юун төрөнд театрынхаа хамт олонны нэр өмнөөс талархснаа илэрхийлье. За өнөөдрийн энэ цагт ор хавар цагийн үзүүрийн шин нээлт буюу Дархан хотын залуучууд театрын хамт олон хүүхдийн шин бүтээл болох жигүүртний үжил жүжигийг үзэгч хүүхдүүдийнхаа хүртэл болгоход бэлэн болсон байна. За тэгээ энэхүү бүтээл дээр бол манай залуучууд театрын дуучин би биш маань өнгөрсөн оны хүүхдийн шин бүтээл за тэрний өмнөх он буюу 23 24 онуудын толбод цагаан хүүхдийн жүжигийн зохиолч маань байгаа. За би биш маань бичсэн олон зохиолууд бас залуучууд театрын тайзнаа урын сан баяжуулж хүүхдийн бүтээл болгон дуулалт бүтээлүүд болгон тавигдсаар байгаа. За тэгээд энэхүү бүтээл дээр маань залуучууд театрын уран бүтээлчд бүрэн бүрэлдэхүүнээ ажиллахаас гадна инженер техникийн хамт олон бас арын игнэнд бас багаараа оролцож байгаараа энэ жүжигийн бас нэгэн онцлог оршин шувууны дүр дээр ажиллах бол бас их амаргүй. За дотоод сэтгэлгээнээс гадна биеийн үйлдэл, нүд чих гээд юм бүхнийг хөдлөхийн тулд бол хүүхдүүдтэй үнэн бодит шуудын чуулганыг үзүүлэхийн төлөө тал бүрийн судалгаа хийж бодож сэтгэж ажиллаж байна. За тэгээ энэхүү бүтээл дээр маань бас хувцсны зураачаар ажиллаж байгаа хашчицэг зураачтай бас тусгайлан баяр хүргэмээр байна. За энэ жүжигийн маань хувцс хэрэглэлүүд маш хөнгөн шийдэлтэй. За тэгээд бол үзэгчд харахад итгэл үнэмшил дүүрэн ийм бас хувцсыг бас бүтээж байгаа. Бүх хүүхэд багчуудыгаа хүрэлцэн ирж жигүүртний өчлөлтөө буюу жигүүртний чуулган таавагдыг урьж байна. За Дархан хотын телевиз үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний хувьд гол ба туслах дүрүүд зогсож байна. Миний хувьд энэ жүжигийн шар шувууны дүрийг авсан. Тэгээд яг хөө би бишийнхэн буйнаар ингээд нэг жил болгон л амтан болон хуурч байна тийм ээ. Тэр жил нэг сааралчоон болох гэж ихэн болсон. Одоо энэ жил шуу болж байна. Нисэж үзэх гэж их үзэж байна. За тэгээд мэдээж бүх хүн дөрүүдтэй их судалгаа хийн. Одоо тэгээд шар шувуу жишээ нь яаж хөдөлгөх вэ гэж адаглал толгойч нь 360 биш 180 иргэдэг юм билээ шүү манайхаа. 360 гэж миний толгой бүр 360 эргүүлэх гээдээсэн. Тий. Хэн хаана ямар жигүүртэн болсон бэ гэдгийг бид бүхнийг олж танаарай. Танигдахгүй байх тусмаа бид нэр чадвартай явсан гэж бид нар өөрсдөө дүгнэх ёстой шүү. Би бол танигдахгүй гэж өөрийгөө бодож байна. Итгэлтэй. Баярлалаа.